За миний асуулт энийг өргөн барьж байгаа засгийн газрын ажлын хэсэг болон улсын хурлын тамгын газраас асуух гэсэн. За энэ зөвшөөрлийн хууль бол одоо цахим бооцоо түүний төлбөртэй холбоотой асуудал байгаа. За яг энэ асуудал дээр санал хураах улсын хурлын гишүүд дундаас үүнтэй хамаарал бүхий этгээдүүд байгаа юу? За одоо бид хуулиараа тийм бол санал хураах энд оролцох ёсгүй, түүнийгээ мэдүүлэх ёстой гэж би ойлгож байна. Тэгэхээр улсын хурлын тамгын газраас мөн учир сайдаа танаас энэ асуултыг тодруулан асууя. За хариулт өгье. Засгийн газрын хэрэглэх газрын дарга Нямасрын учрал. За энэ зөвшөөрлийн тухай хуулийн дээр сайн зориг гишүүний ажлын хэсэг бол өнгөрсөн хугацаанд бас сайн ажилласан. Тэгээ үүний үр дүнд бас хууль батлагдах одоо процесс явагдаад анхны хилцүүлэг явж байгаад баяртай байна. За энэ хуулиараа бол ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй байдал тогтоогдох юм бол их хурлын гишүү өөрөө санаачлагаараа энэ санал хураалтанд оролцохоос татгалзах ийм хуультай. Тийм учраас одоо хин нэг нөгөө ашиг сонирхолтой юу эсэхүү гэдгийг тогтоох нь бол мэдээж одоо хууль санаачлагчид байхгүй. Тийм учраас хэрвээ одоо ашиг сонирхлын ямар нэгэн зөрчилтөө их хурлын гишүүн байвал өөрийнхөө одоо саналаар энэ санал хураалтанд бас оролцохгүй байж болно л гэдгийг хэлээ та. За энэ хөтөн болормоо шин тодруулчихсан. За хэрвээ одоо үүнтэй ашиг сонирхол зөрчилж байвал санал хураалтанд оролцохгүй байж болно биш, оролцохгүй байх ёстой, үүнийгээ мэдүүлэх ёстой ийм үүрэгтэй гэж би үзэж байна. Тэгэхээр улсын хурлын тамгын газар энэ асуудал дээр хариуцлагатай хандаад яагаад гэвэл олон нийт энэ асуудал дээр янз бүрээр л одоо надаас бусад бүх гишүүд рүү ч гэсэн адилхан мессеж өгч байгаа. Энэ их ашиг сонирхолд автсан асуудал юм шүү. Энэ One Expert-ээр одоо төдий чинээ айл амьдралууд мөнгө алдж байгаа хэрээр зарим хүмүүс мөнгө олоод байна штэ. Тэр ашиг сонирхол чинь энэ улсын хурал нэвч орцсон юм шүү гэдэг ийм бодит одоо зүйлийг асууж байна. Тэгэхээр энэ дээр хариуцлагатайгаар улсын хурлын тамгын газар энэ улсын хурлын гишүүдэд ийм зүйл байвал энийг одоо хуулийн дагуу авч хилцээшээ гэж одоо хүсэж байна. Хариу дарга хариулт өгье. Нэгдүгээр микрофон. За Монгол Улсын их хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлд улсын хурлын гишүүний бүрийн эрхийг зохицуулсан байгаа. 8.1 улсын хурлын гишүүн дараах бүр эрхтэй. Гээд 8.1-23 гишүүн хилцэх гэж байгаа асуудалтай шууд холбоотой үйл ажиллагааны дүнд өөрөө болон гэр бүлийн гишүүд нь орлого олж байгаа. Эсвэл бусад хэлбэрээр ашиг сонирхлын зөрчилтэй бол тухайн асуудлаар хилцүүлэг санал хураалтад оролцохоос татгалзах гэдэг эрх байгаа. Тэгэхээр энэ хүрээндээ гишүүд санал хураалтанд оролцохоос өөрсдөө татгалзахаар байна. Санал хураалтанд оролцохоос татгалзах эрхтэй л гэж заасан байна шүү дээ. Тэгэхээр тамгын газраас энийг зохион байгуулад оролцох ёсгүй гэж одоо гишүүдэд хандах боломжтой мó? Хариу дарга. Нэгдүгээр микрофон. За улсын хурлын гишүүний ёс зүйн дүрмээр улсын хурлын тогтоолоор батлсан ёс зүйн дүрмээр 4.12 хилцэж байгаа асуудал нь ашиг сонирхлын зөрчил үүсгэр бол гишүүний тухайга хуралдаан даргалагчид өршлөн мэдэгдэж санал хураалтад оролцохоо сайн дураараа татгалзнаа гэсэн залтаа. Тэгэхээр одоогоор өршлөн мэдүүлсэн гишүүн байхгүй байгаа. За юм байна шүү. За Даваа самбуугийн Гаммаа гишүүн асуулт асуuna алуу байна.